안녕 여러분. туйлаад тавтай морил анх удаа хятад руу аялж үзсэн хөгжилтэй адлавлтай влогийн өмнө хүлээн авч үзнэ үү. Баг зардлаар их дурсамж бүтээхийг хүсвэл влогоо дуустал хамт байгаарай. Бас subscribe дарахаа бумартаарай. За ингээд бид аялал эхэллээ. Улаанбаатараас Эренхот хүртэл шууд явдаг автобусанд суусан байгаа. Тэгэхээр дунд ямар нэгэн дамжлаггүйгээр явах боломжтой гэдгээрээ давуу талтай санагдсан. Өдрийн хоолоо сайн шондод идээд цаашаа замын өдрүүгээ хөдөлсөн байгаа. Энэ автобус нь өглөө 7-д хөдлөөд тэгээд Эренхоттой бол 4-5 очиждаг юм лээ. За одоо бид хоёр замын өдөр бомтер ирсэн. Энэ манай автобус байна. Одоо байлаа. Салганаараа орох гэж байна. Тэр юу ч мэдэхгүй гоё. Чипс идэх сууч юм болов. Алхаад орно штэ буугаач гэж. Яг хоёлаа болно да. За энэ ингээ манай Эрэний буудлаа байгаа. Бид нар бол Эрэнд буудал авах гэдэг байсан чинь маргааш автобус маань нэгээс хөдлөн гээд тэгээд хуйлаа. Нэг өдрийн 100 яаны буудалд орсон байгаа. Манай автобусных маань ярьж өгөөд орохоор болсон. Одоо тэгээд гээл гоё өссөн доор жоохон сэргэж аваад хайлт гадуур гарах гэж бодож байна. Орой хоолоос гадуур иднэ. Бид хоёр хүмүүсээс асууж байгаа. Тийм хөрхэн талбайд ирсэн байгаа. Энд нь төрлийн тоглоомуд байхаас гадна яг тэр өдөр бол юм нэг тоглолттой арга хэмжээтэй байсан. Яадаг ихтэй энэ авах юм шиг. Тэгчээд буудлын руу алхаж явж байна. Ерөнхийдөө сайн гоцгоорой байна. Тараа. Танч хар хорхой гэх нэг юм шумуулч юм юу чи хаздаг хорхой жоохон байд. Хараа сайсан бибэ. Мэд хазавсгаа жараад идэхтэй. Энд тэгтээ хараа нэрэг амар байна. Амар. Тэр сэтишээ тэнд харагдаж байгаа энэ дэлгүүрлээ орсон. Энд ерөөсөн хүсэл дэлгүүр юмсан байдгүй байна. Тэгээ бид бүр хайцаад ямар ч дэлгүүр авахгүй. Тэгээд саяны өдрөөр хайлт орсон. Шгүй маань бодолтой ойрхон байсан байна. Тэр амар нь маргааш 2 цагаас Бээжин лөө дахиад автобусанд суугаад явна. Одоо манай аялал 2 дахь өдөр. Тэгээд одоо өглөөний цайд уучаад өнөөдөр семи амсалаад чадвар зээлээр нь орчаад тэгээ Бээжин рүү шууд хөдлөнө. Тэгээд өглөөний цайгаа уучаад зээлээр орж утсан байгаа. Тэгээ эндээс бол замдаа идэж уух жижиг шажиг юмнуудаа цуглуулсан байгаа. Энэ ах намайг машиныхаа артал дээр суугаарай гэсэн. Өнөөдөр энэ цагаад л авч идэх байлаа.
Монгол мэсэндээ заадаг гэдэг нь альчаас нэг 500 мянга байдаг. Тэгэхээр энэ утгаараа 10 мянга гэнэ. Жимс арай. Тэнд хоолны дүү зарим нэг болж магадгүй байна. Тэгээд санаа гэж магадгүй юм. Жимс. Сая нэмэн кофе. Тийм нөгөө амттай ланч. Тэгээд хараг. Тэгээд шампань. Өдрийн шампань муухай гаргав. Ингээ хасаа бэти очлахаар төсөн цогцоо. Нэмэр. Мотос амжчих юм уу? Тэг хурх юм уу? Ингээ хурх юм дээ хөглөө. Цацлаа хийцээ. Ингээ яхандаа энэ хосын шүп байхгүй нэ. Шүп байхгүй юм фастас. Хурх юм байна. шууд юуруу авчдгүй байна. Өглөөний 6 хөтлөндөө хүлээд гинэ. Хийж байгаа хөтлөх юм байна. Хамгийн гол нь явуулна. Хүлээхэн чахан дотор бүр бүгчм амар ч унтахаар. Тэг хамаг аиркон авч байгаа тийм нам зогсож байгаа юм. Энэ 6 хүртэл байна гэх. Тэг ингээм амар ч унтах боломжгүй мэсэж чана. Маш халуун байна. Тэр цагаат эмийн урилгуу хүлээх хоорондоо буудлаа захиалсан байгаа. За тэгээ бидний хувьд бол аяллаа байж болох хамгийн хямд зардлаа төсөөлсөн учраас хостелд байрлахаар шийдсэн. Одоо өнөөдрөндөө суугаад буудлаа руу гавж байна. Бод хийшээ байх хэрэгтэй. Хийшээ яаж яд юм бэ? Хаалга байна уу? Яа. Мэнэ юм бэ? Тэр бэн дээрээ бодол хайсан амийг нэгж цаад мантун буузаага тэнд зөөгч бибэ явжээ. Зөөгч бибэ. Буузаа. Ой, мантунаас нэг гэж шиг юм уу? Харин тийм бууж юм байна. Таван ширхэг гэж бод. Харин тийм чи зөвхөн хараад. За одоо бид хоёр буудлаа хүлэнгэрээ бэй хай гэдэг энэ цэлэт хүрээлэнд ирээд байна. Тэндээ хөшөө нуугснууд суугаад байна. Нуугснууд яг гоо шиврээ барагтай. Яг айпад яах вэ? Чигээр бүр. Яса. Айпад яах вэ?
Ямар хайр юм бэ? Ямар. За. Тэгтээ хатамжаа. Тэгтээ баг суугаа явж байна. Бэйцэн дээр хамгийн анхны манд ойлгох болно. Оо ямар нэ. Тэра даа тэнгэр үдээс явж байна. Нөт зүгөө баг тийм тийм. Вау, энэ ямар уран зураг вэ аа. За бит хоёр үзэсгэлэнгээ үз дуусчаад метрондоо суугаад залуучуудын гудамж болох Санлитун гэдэг газар руу явж байна. Хоёр орой олон итгэх нэг газар уурсан чинь аим хөрхөн амьд хөгжмийн хамтлагтай мэлээ. Тэгээ баах мэддэггүй яваад сэтгэл хөдлөө туйлаа байраа урьдчилж суугаад тэгсэн чинь орой болсон чинь клуб болт юм мэлээ. Тэгээ уйлаа бас нэгэн мартагдчихгүй хөгжөлтэй өдрийг өнгөрсөн байгаа. Клубасаа гараад таксидуудаа буудлын руугаа аюулгүй явж идсэн байгаа. 6 тас өнөнд чи 10. Яг 4 дэх өдөр. Ажлын 4 дэх өдөр. Хойлоо мэдээ хотоор зугаалт байна. За одоо метроны картыг авч байна. Та бүхэн хурдан хэм зардлаараа аялахыг хүсвэл метро сонгох хэрэгтэй. Хотын метрол харьцангуй ойлгоход амархан, ашиглахад хэлбэр санагдсан. Мэдээч үн бас боломжийн. Өнөөдөр очих газар маань үнэхээр гайхалтай, аврах том виртуал тоглоомын төв байгаа. Шинжлэх ухаан болоод ирээдүйн зөгнөл сонирхолтой. Дээрэс нь виртуал тоглоомонд дуртай бүх хүн бол ийшээ ирж үзээсэй гэж хүсэж байна. Энэ газар маань маш олон байгууламжуудтай байсан. Тэгээ бүдэрийн орох хэсэг бол энэ Blast 2 нь байгаа. Одоо бүдэр орж үзье. Нэс тикетээ захиалаад ийшээ орох гэж байна. Вау. Meta Club. Яа. Мөн так юм бэ.
гарч иртэл гадаа аль хэдийн харахгүй болчихсон байсан. Одоо метрондоо суугаад буудлын руугаа явж байна. Видео хэлсэн маань влогийн part 1-ийг хүрээд дуусч байна. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол subscribe хийгээд лайк дараад асуух асуултанд комент ирүүлдээгээрэй. Part 2-оор удахгүй уулзцгаая. Баяртай.